За сайн байцгаана уу? За юу байцгаана? Сайн байцгаана уу? Тавтай морил. За. Баярлаа. За юу вэ да? За хоёлоо уулзаагүй 12 тонцсон байна тий 14 мөрөв. Нэг 2 дугаар бичээд болсон уу? Болог үстэй. 2 дугаар бичсэн баха. Зүгээр тийм ээ 14 болсон юм байна. Тэгээд бид хоёр яриад инглээ. Нэг дор бичгтээ ер нь 2 дугаар бичиж яхахын зөв шийдэл юм байна. Тэнгүүд чинь одоо нөгөө хоорондын бичлэлтийн хугацаа нь бүр 14 хоног болчих штеп. Тэгэхээр тэр хооронд маш их сонь сайхан цугларах байх. Тэгэхээр нэг дор бичиж байгаа 2 дугаарын нэг нь сайхан сонь сайхан байгаад нөгөөх нь яг сэдвтэй дугаарууд байвал болох юм байна гэж ярилцлаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар бол сонь сайхантай дугаар ах юм дээ. За чамаар их сонь сайхан дуулдсан гэсэн үү дээ. Сонь сайхан яг ингээд өөр тохиолдсон сонь сайхан ярихаас гадна зүгээр эргэн тойрон. Тэргэн тойронд бас юу болов дэлхий дахина. Шин садаа мэдээлэлгүй зүгээр миний анхаарлыг татсан гоё комменттэй юмнууд юу байна гэж аягүй их бодогдоод байгаа юм лээ. Тэгээд тэднээсээ л яриа гэж бодож ирлээ. Би бүр нөөц дээрээ жигсаагаад за энэ энийг ярина гэд тэгж бодож ирсэн. За хоёлаа чинь яг нөө эхлэхийн өмнө яриа суужлаа. Бид хоёр яг TikTok Америкт хаагдж байгаа өдөр дугаараа бичиж таарж байгаа юм байна. За би нэг сони юм зүгээр сайхан амар бүр саяхны олж мэдсэн юм аа. Чи Pinterest тэр ашигладаг уу? Ашигладаг шүү дээ. Pinterest-ийг нөгөө нэг одоо бид нэр ингээд зураг сейвлээд нэг юм юу фолдер үсгээд тэр нь нээлттэй гэдгийг чи мэдчихсэн үү? Мэдчихсэн. Би бүр ингээд огт мэддэхгүй заяа. Тэрийг ингээд нөгөө public бишээ зөвхөн өөртөө хараад private болгох гэдгийг дарахгүй л нээлттэй зүйл гэдгийг мэддэггүй байвал яг уу би бүр сайхан мэдээд заяа. Тэгээд азаа надад хэлдэг байхгүй юу ингээд чи юм ингэж хадгалсан юм байна те гэд би чиний хоёлаа найз болох юм бол гэхэд би тэгээд юм Pinterest дээр энэ найз бол чатлах матлах юу Pinterest чинь зүгээр л зураг хайгаал тэрийгэ хадгалдаг юм гээ хадгалсан юм бол зөвхөн private байдаг юм уу гэдэг. Тэгээ бодцсон бүр ингээд шоконд ороод тэгснээр би нэг таньдаг хүнийхээ Pinterest руу орсахгүй юу. Тэгсэн чинь ингээд playtime-аар юм өмснө гэд бүр ингээд фолдер хадгалсан. Тэгээ тэр хүн жишээлбэл би ойлгохдоо тэр хүн бас яг начиг бодолтой байсан баг гэж бодож байгаа байхгүй юу. Йоо би ингээд амар хурдгдсан мэдрэмж аваад заяа. Амар олон жил болж байгаа юм. Яа би яг тийм зорилгоор ерөөсөө ашигладаггүйсэн мөлий. Яг л нөгөө өөрийнхөө таалагдсан зургнуудыг хадгалж мадгалаад яадаг гэж бодоод. Тийштэй ер нь нөгөө Pinterest-ийн гол юм чинь тэр ихгүй ингээд маш олон замраагүй олон одоо зураг дата байгаа штэ. Тэрийг хүн өөрийнхоороо багцлаад борд үсгээд тийм тэрийгээ ингээд public одоо вебийн тэгээ шеэрлэх зорилготой. Тэр нь одоо нөгөө тэгж гой багцлсан хүн юу вэ гэж дагаж магаддаг. Тэр нь гол. Гэтэ би бас яг анх гарахт мэдчихэж байгаагүй. Яг өөрийнхөө нэг яг л чам шиг тэгж анх бодож байсан заяа. Ингээл өөртөө л хадгалаад байна гэж бодоод нэг борд үсгээд хадгалах гэсэн чинь доор нь public private юу ч гэх нэг тийм байсан аахгүй. Тэгээ тэрийг харчаад энэ ингээ мэдгүй шууд үсгэл public болох нэ гэж нэг бодож байсан юм. Тийм байна. Тэгээд тэрийг яаж мэдсэн бэ гэсэн чинь нөгөө Pinterest чинь бүр яг нөө бид нэр dream board гэж хийдэг дээ. Тэрийг хийдэг болсон юм л шүү дээ. Тийм үү. Тийм одоо ингээ яг цагаан самбар үсгээд тэгээд тэр самбар дээрээ нөгөө зураг хайгаад тэнгуут нөгөө юуны AI шиг iPhone-ийн AI шиг ингээд нөгөө background-наас нь зураг салгаад ингээд өртөг болцол. PNG болгоод өөрчлөлт болсон юм. Оо nice ямар гоё. Тэр айгүй гоё юм лээ. Тэн дээр Pinterest дээрээ dream board-аа үсгээд утас муцныхаа дэлгэцэн дээр тавил гоё юм байна гэж бодсон. Тийм ээ. Яг dream board хийхээр нэг амар хөвлөөл хайжлал гээл нэг жоохон гэдэгтэй. Тэгэж Pinterest-д тууртагдаж одоо Pinterest намайг хуурсан ч юу ах вэ? Амар буруугаар ойлгохдаг байсан. Олж мэдлээ шин. Би яг нөгөө Instagram-ийн save шиг л гэж боддог байсан. Instagram-ийн save бас гоё хэлцэл шүү дээ. Нөгөө collaboration үсгэж болдог хэлцэл. Тэр гоё юм бэл шүү дээ. Дундын нэг одоо файлтай самтай болж болох юм тийм. Тэгээд нөгөө юугаа аза бит хоёр тэрийг нөгөө хоолн дээр амар ашигладаг. Нөгөө ресипинуудыг хадгалаад тэгээд хийж идэх юм байна. Би одоогоор collaborator-гүй л байгаа. Чи хүсвэл нэцтэй. Нээ хоёлаа. За. Чи тэгвэл одоо яг Pinterest-ийг гоё ашиглах байхаа. Харин тийм юм байна. Тийм юм байна. Гэхдээ public болгодгүй мөө угаасаа. Тийм байлээ. Би бүгдийг л private болгосон. Тэгээд Pinterest-ийг би аккаунтаа ерөөсөө тэгэж нөө тоодгүй зүгээр л хадгалаад эсвэл зураг татаад авчдаг. Тэгээд зүгээр нэг юм цэвэрлж мэвэрлээд харсан чинь харин. Яг бүр анх board үсгдэг ч гэж мэдгүй скриншот мото хийж эсвэл зүгээр зургийн save мэв хийдэг байл шээ.
Харин тийм би бас зүгээр сэвлэл авчдаг гэсэн. Тэгсэн чинь нэг тийм айгуу гоё ухаалаг app байсан мэлээ. Тэгээд мэдгүй байсан хүмүүс бас байгаа хаа би л байгаа. Тэгээд амар эвгүй за эвгүй ч юм юу ах те. Гэтэ айгуу тийм юуны private гэж боддог юм а publicly байгааг мэдрэх чинь эвгүй штэ. Тийм штэ. Playtime-аар юу өмсгөө гэдгийг бас ялцчихгүй яадаг те. Pinterest дээр board болгодог те чи болгодог. Тийм болгодог. Гэтэ тэр хүн бол бас public харуулъя гэж бас бодоогүй л бас баг. Тэгээд яг нөгөөний өмссөн юмыг бодсон чинь нэрээ яг өмссөн байх шүү Pinterest-ийн юм гэж бодоод яг билүүсэн байх шүү. Тэгсэн байлаа шүү. Nice. За чамаар шин сайхан. Би өстө нам 50 сайхан доног өнгөрлөө. Тэгээл сонь сайхан нэх байхгүй юм уу? Тийм. Жохон амралтын байдалтай. Тийм амралтын байдалтай. Тэгээл нөгөө нэг зайсангийн өөр нэг болцсон ч амар хэцүү. Уг нь бол одоо нөгөө сурагчдын амралт гэдэг аригс байгаад байгаа юм билээ шүү дээ. Тэгтээ энэ хэсэг бол асуудалтай л байгаа. Тэгээд би нөгөө ахаа ярьж болох юм уу? Тэгэл та. Тэгвэл за тэг. Би нэг амар их юмнууд үзсэн л юм байна. Ер нь бол тийм хийхээс илүүтэй. Тэгээ би нэг амар хөөрхөн сувг олж харсан үзсэн заяа. Тэгээ би андад ер нь л ярьсан байгаа. Андаа мэдчихэж байгаа. Тэгээд нөө юу Rata Buzz гэдэг нэг юм реги дуулдаг ах байдаг байсан шүү дээ. Бэйс шүү дээ. Өнгөрсөн цаг дээр бүр хамаалагтай одоо яг дуу хийхгүй байгаа юм шиг нэлээ. Гэтэ өөрийгөө бууз гэж дуудчихжээ. Бууз юм уу? Тийм. Бид нэр Buzz гэдэг шүү дээ. Бууз юм бэлээ. Тэгээд нэг юм юу загасчлын болоо гэдэг. Тэгээ би ерөөсөө өмнө нь амьдралтаа нэг юм 40 орчим ч юм уу 40 гарнаас нэг эрэгтэй хүний загас барьж байгаа бичлэгийг үзнэ гэж төсөөлж байгаагүй заяа. Тэгээд нэг рил хоо явж исэн чинь ахын нэг бичлэг байдаг байхгүй нөгөө юм хөрөөд. Нөгөө өрөм тийм ч өрөмтэй олмоор байна уу гэд. Тэгээд ороод харсан чинь амар хөөрхөн рилүүдээс байхгүй. Тэгээд энэ юу нь юу юм бол гэж ороо харсан чинь влог гэж таарсан. Би ах яг хүмүүсийн хамгийн одоо дутагдчихсэн гэх юм уу загас сонирхож байсан хүмүүсийн хамгийн яг дутагдчихсэн влогийг хийсэн юм шиг байгаа. Их одоо нөгөө загасны влогууд нэг мэрэгжлийн хүмүүс одоо шууд барьсан загсаа харуулдаг ч юм уу. Тиймэрхүү бичлэгүүд байт юм байна л та. Тэнгүүд ах болохоор ингээд яг би яг ингээд загас баримаар байна. Юу ч мэдэхгүй. Тэгвэл яах вэ гэд яг өөрөө эхнээс нь бүгдийг хийж үзээд алдаад ингээд яваад байгаа бичлэгүүд байгаа байхгүй юу. Тэгээ дотроо нэг юм 2 билүү 3 төрөлтэй. Нэг нь яг ингээд юм загсаа барих гэж оролцдог, сурдаг. А нөгөөх нь барьсан загсаараа хоол хийдэг. Хоол хийдэг нь ингээд нэг юм мэрэгжлийн тоогоочоор ингээд зааварлуулаад хийдэг зөө. Тэгээ нөгөөх нь болохоор яг нөгөө хөдөөмөдө гараад юм отголдог. Тийм 3 төрлийн влогтой өстэй. Би бүр хамгийн сүүлийн хийсэн олж үзснээсээ буцаагаад эхнээс нь дуустал бүгдийг үзсэн. Вау. Тэр бүр амар хөөрхөн. Ах нэг тийм амар cute. Үний нэттэй. Тэг нэг юм хөдөө гинэ. Өвлийн загасчлалт яваад нэг юм том загас барьдаг байхгүй. Загсаа барих гэж ихний дугаарууд дээр огт барихгүй заяа. Сураал яваад байгаа шүү дээ. Тэгээ бүр ингээд барьчаасаа гэж бодоод үзээд байдаг заяа амар нэттэй. Тэгээд зуны загасчлал дээр барьдсан. Тэгээ би болохоор хамгийн анхных нь үзсэн тэр өвлийн загасчлал дээр амар том загас барьсныг нь үзсэн. Тэгсэн чинь одоо тийм нэг юм мим байдаг да. Манай аав ганц хайртай охин даа. Oh my god. Манай үгсэн загастай гэдэг нэг зураг байдаг та. Бүр яг тэр. Oh my god. Тэгээ бүр ингээд эрэгтэй хүн, тийм настай эрэгтэй хүн баярлж байгааг харах чинь ямар амар хөөрхий. Тэгээ бүр Тэг амар хөөрхөн санагдчихтэй. Тэр хүний юг влогуудыг өстой тасралтгүй үзсэн дээ. Чи тэгээд үсээд хариулсан ба шүү. Оо тийш нэрээ. Хэдээр сүүлийн имжлэг дээр тариаг байлоо. Тийм ээ. Тариггүйсэн. Саяхан одоо нэг 10 хоног болгаа. Би ч яг сарын өмнө нөө өсөө ерөн богино хуустай яжгаад уруулаад эхэлсэн бахаар нь чи өсөө яах чинь гэдгсэн чи амар урт өстэй болгож байгаа гэд тэрийг нь санаад тэгээ харсан чи тэрний зориг яваарэ өмнөх өслөхөр ингээд яг юм одоо юм тэгшгэ ус надад яг нөгөө 90 хаваар байхаараа л цогтөг юм шиг санагдаад байхгүй. Одоо 90-ээс мөрний хооронд тэгээ мөрнөөс уртуулаад ирэхээрээ яг цохихгүй жоохон уртаа харагдуулаад ирсэн надад. Тэгээд уртаас нь нөгөө нэг багасгацсан байна өгчнээс. Богино харагдчих. Тийм тэгээ жоохон шатлуулчулаарай. Залуулаг шатлуулсан чигээрээ ургуулах юм байна тийм. Зөв. За би болохоор
жоохон нэлээд завгүй л өдрүүд байлаа. Тэгээд сүүлийн би 3 дахаас хойш дандаа нойргүй. Ер нь нэг 2 цагийн нойртой, 3 цагийн нойртой. Яваад 3 цагийн нойр гэж ямар шин вэ? Тийм нойр байдгүй. Тэгээд өчигдөр бол нь бас гайгүй унтчих болох болов гэсэн чинь ажилдаа болж таарад. Тэгээд өглөө эрт босч мосоод юм амжуулаад. Тэгжиж жоохон юугүй амир ирч хүчгүй л болчлоо хамаг юм аа л. Тэгээд энэ одоо хаус тэсэнд амраагүй юм чинь одоо маргааш жишээлбэл яаж эхлэх бол гэдэг. Харин тийм жоохон сонь нэлээд. Гэхдээ сая чиний хийж өгсөн юмыг уусан чи амар гоё болчлоо. Бас ирчихлээ. Тэгээд юу яасан? Хоёлаа нөгөө нэг рутин ярьсан шүү дээ. Амар гоё амардаг гэд. Тэгээд яг тэр дугаарыг бичсний маргаашаа хоёлаа төсөөлж ярьсан да. Тэр маргааш бол яг тийм байгаагүй заяа. Тэгтээ би өнгөрсөн хагасанд бүр яг тэгж амарсан заяа. Амар гоё. Хагасанд бит хоёр ингээд за ийм ажил амжуулах хамт гарах ажилласахгүй. Тэр ажлаа амжуулахын тулд тэдэд босоо тэгээд гээд тэгснэ бит хоёр өглөө нэг шинжилгээ өгсдөөс явуулна. Тэгтээ трийгээ яасан л да өгөөгүй л те. Тэгтээ нэг унтаж босч ирчээд хамт гарч ажиллаа амжуулчаад тэгснэ амар гоё хийх хоолныхоо хүнсийг хамт цуглуулад тэгээд оройн нэрээд яг би гэрээ цэвэрлээд азаа хоолой гээд тийч нэг амарснаа маргааш нь бас яг гоё унтаж босч ирээл гэр нөө цэвэрхэн болохоор илүү дуу хийх юм нэх юм байхгүй зүгээр ахиж сэргээж нэг цэвэрлээл тэгэл нөгөө юм нудаа хийгээл амарсан чинь бүр ёо амар гоё амраад тэгээд уул нь нэгтгэс 5 дахь хүртэл би бүр нөгөө яг ярьжсэнараа ажлын өдөр нөгөө жижиг гэртээ ирээл яг гоё амраал гэрээ нэг болохгүй хон шиг амар гоё баг байгаа дээр нь цэвэрлээл бүр ингээд амар гоё байсахгүй юу. Даанч яг нөгөө нэг орой унтахгүй ажилласан нь жоохон алчлаа энэ 7 хоногийг. Стар бол дайчгүй. Тийм дайчгүй гоё өнгөрсөн 7 хоног өнгөрсөн. Тэгээ энэ хагас тусанд яг ажилдаа байсан болохоор тэгээд тийм болсонгүй. Гэхдээ хэсэгс тийм гоё амралтуудыг авуулсдаг үнэхээр гоё. Харин ч одоо жишээ нь яг байнга тэгж амраад ивэл гоё гэдгийг мэдрэхгүй бүр нэг твшил чинь тий нэг бодлын. Тэгээ нэг хаяа нэг ч юм уу за болий энэ 7 хоногт энэ хагасын үтсэн чи чадсангүй шүү дээ. Тэгэхээр дараагийн 7 хоногт тэгж амрах юм бол гоё гэдгийг мэдрэх нь илүү байх хаа. Харин тийм байна те нэрээ. Ямар ч гэсэн гоё ялаа. Тэгээд юу боллоо? Нөгөө Golden Globe тэрэн дээр надад бүр амар гоё санагдаад нэг юм 3 хас амар анхаарал татаад тэгээд эхнийх нь болохоор нөгөө хин Benny Blanco, Selena Gomez хоёр. Selena Gomez-ийг чи ер нь хэр их сонсдог вэ? Тэгтээ сүүлд яг актив байхаа болцсон уу? Эсвэл би сонсгоо болцсон уу гэснээс дуу муу бол ер нь гарахгүй байгаа тийм. Тэгтээ ер нь дуртай шүү дээ. Тэгэл яг тинейжер үеийн сонсдог байсан л хүн. Би болохоор миний яг бүр idol байсан байхгүй. Selena Gomez, Drake, Selena Gomez хоёр байлаа шүү дээ. Уул нь л тэгээд одоо байгаа юм уу? Өнгөрсөн цаг дээр юм уу? Тийм. Одоо хоёлаа байхгүй. Гэтэ яг нөө амар дуртай яг нөө ид ингээд бараг нөө crashlж гэдэг шиг сонсдог гэсэн болохоор сэтгэлд айгүй ойр. Тэгээ бол ингээд Instagram энтрийн амар актив дагдаг байснаа бас болж мэлцэн л тоо. Тэгээд яг ингээд нөө Benny за зүгээр шууд сэтгэл асууя заяа. Selena Gomez, Benny Blanco-тэй үерхэд чам ямар санагдсан бэ? Мэдгүй нэг тийм сэтгэл төрөөгүй зүгээр амар ингэж догдолж баярлаагүй. Тий. Тэгэхээр сэтгэлгүй л байсан гэсэн үг юм уу? Би болохоор гээд бүр гомцсон гэж дургу байсан заяа. Би Selena Gomez-ийг зүгээр л өөрийнхөө одоо фантазаараа амар л гоё хүн, царайлаг вижюалыг гоё хүнтэй л үерх ингээл ботцсон маа штэ. Тэгсэн чинь за одоо царамуутай л гэж яриа да. Жохон царамуутай хүнтэй үерхсэн чинь надад өө гэж бодогдсон. Тэгээ тэр хоёрыг би нэг бас ингээл учиргүй ямар байгаа юм бол мал гэж нэг амар яахгүй байжгаад сая Golden Globe дээр ингээд хоёлаа бас ингэж ил гарч марсан чинь амар хөөрхөн санагдаад ягаад ч юм ингээд нөө дуртай байсан хүн маань яг би одоо аз жаргалтай байгаа гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ харагдахад тийм байгаа нь айгүй гоё санагддаг л. Тэгээд ямар ч хөөрхөн юм зүгээр одоо Benny Blanco-гийн царамуутай энэ төр нь бүр ямар ч хамаагүй тэгээд айгүй хөөрхөн айгүй гоё харагдаж байгаа нь айгүй гоё санагдсан. Тийм. Би нөгөө нэг эхэлж нэг тийм румор явахт нь гайхаад яг л нэр чамтай ижилхэн байсан юм шиг байна. Одоо нөгөө нэг юм амар од эсвэл нэг юм үйшүүллээ бүр амар юм гоё хүн байна гэж ягаад ч цаансаа бодсон байдаг юм бэ те ер нь харин тийм бодсон чинь тэгснээ одоо ахыг харангуутлаа
За манай хаа царай байхгүй ч яг Селена Гомесийг татсан ямар нэгэн юм байна. Нөгөөдмөл юм байна гэж бодож ирсэн юм байна. Тэгснээ нөгөө амар хоол хийгээд байдаг штеп. Тэгэл хийсэн хоол амсуулаад тэр мэр тиймэрхүү амар тийм хөөрхөн нуугдсан чармууд байсан баха гэж бодсон. Тийм л. Тэгээд айгу happy харагдчихсан. Тэгээд дараагийн хос нь болохоор Kylie Jenner, Timothy хоёроос амар хөөрхөн. Чи Kylie дуртай штеп. Тэгтээ яг Jenner дундаа хамгийн дуртай нь бол биш. Тийм. Jenner-үүд гинээс өглөө шүү дээ. Kardashian Jenner-үүд дундаа. Би болохоор Kardashian-нуудад нь гэхгүй нэг дуртай биш. Kendall, Kylie хоёртой амар дуртай. Тэгээд Timothy-тэй үерхэхэд бүр амар гоё юмсан. Яг хуу Kendall ингээд нэг юм ерөн тэр хоёрын үерхсэн баг би бүх нэг нь амар тэмцдэг заяа. Kendall ингээд заримдаа репруттэй заримдаа яг нөгөө юу цагцтай үерхдэг штэ. Тэгэл бүгдийг нь амар дэмжээл заяа. Ста гоё хасууд байна гэж бодож мандал. Сүүлд нөгөө нэг Devin Booker-тэй үерхэд би бүр амар дуртай агаад тэгэл данс салсан л та. Тэгээд бүр нөгөө Kylie-гийн юунд Travis Scott-д би бас амар дуртайсан уулна. Тэгээд дараа нь салаад Timothy-тэй үерхэд бас амар баярлсан. Тэгээд яг хоо Kylie тэр үедээ яг Golden Globe дээр хэлдэг нөгөө нэг юм хүмүүнд тоогдоогүй могдоогүй ч гэдэг юм уу нэг юм жоохон юу рөмрүүд явсан юм лээ штэ. Тийм үү. Нөгөө Demi Moore гэж үжигч ингээд Kylie-г амар үл тоосон масан гэдэг тиймэрхүү юм даягх болсон юм шиг. Гэхдээ тэр нь хамаагүй зүгээр л надаа тэр хоёр хамтайгаа амар хөөрхөн санагдав. Тэр нөө зураг бичлэгүүд нь амар хөөрхөн. Нэг ширийн дээр нэг хамт суудсан нэг юм хоёулснаа юм ярьж мөрөөд нэг хөөрхөн юмсан тий. Гэхдээ тэр хоёрыг нийлсэн амар хомбоцч гэдэг мэдэн тийх хэмэгтэйчүүд дургүй байсан уу миний бодлоор. Timothy-г харамлсан байх. Харамлаад байх шиг байсан шүү. Тэр хоёрын аль нь биенийхээ type биш юм шиг харагддаг юм шиг санагдсан. Гэхдээ Bond амар гоё хоорондынх нь. Тийм. Тэгээд Kylie бол ингээл хөвчлэн жоохон хар арьстай хүмүүстэй ч гэдэг юм уу эргэж мөрөгдөг. Эсвэл бол нэг юм амар яг ямар гэх юмдээ бүр ингэ амар иршүүд маскулин тийм залуучуудтай үргэлжлэх юм шиг. Timothy болохоор нэг тийм гоё доо яг юу гэж тодорхойлох нь мэдэхгүй л. Гэхдээ нэг юм маскулин энержи бол биш те. Тийм биш. Гэхдээ бүр ингэ хит эмхтэлэг бол биш. Нэг тийм турхаа нэг юм биенээс нь нэг юм арай өөр юм ялгардаг. Яг тайлбарлахад санал юм байна. Тэг яг биенийхээ type биш юм шиг харагддаг юм амар хөргөсөн юм шиг санагддаг. Би тэгээд юу жоохон нөгөө иймэрхүү нөгөө румер талдаа жоохон тааруухан. Тэр тэрнтэй үерхээс алсан байна, тэгсэн байна гэдэг ч юм уу. Тэгэл юм Kardashian-ы шоу мөгөрс үзэж байгаагүй шүү дээ. Ядаж нэг ангийн бүтэн үзэж үзчихсэн. Тийм үү. Би үзье гэж нэх боддгоо зүгээр л Instagram-ын л дагаал гоё шүү гэж бодож явах туртай. Нэг юм бас юуг нэг амар дитэйл мэдэхгүй л дээ. Зүг гэхдээ үерхлийнх нь бол амар анзаарч сонсоод тий. Тэмдэглэсэн тий. Нийлээ салсан. Тэдээс тэдэн оны хооронд тэгж. За тэгээд 3 дахь хос нь болохоор нөгөө яг ганцаараа л байсан л да Zendaya юу хоёр том хоёр. Тийм тэгээд engage болсон гэж яг батлагдаагүй юм шиг байлаа л тий. Гэхдээ амар хөрхөн бодоод хахад тэр хоёр үнэхээр хөрхөн бас юм аа гэж бодоод. Тэр хоёр хөрхөн тий. Тийм. Golden Globe-с хосуудыг нэг харлаа. Ваа тэгээд нөгөө сэлэн бодонст Marcus Cousins ирж ингээд яа тий бүр ингээд яг ботсон чинь амар мөрөөдлийн санагдсан ш надаа. Тийм од хүнийг амар ойроос харах нэ гэж үү. Тэгээд би ч одоогоор амар актив үзэгч биш ч гэсэн би чинь бараг 6-7 дугаар ангиасаа энэ би үзэхгүй юу. Тэгэл яг ингээд үзэж өссөн хүн ирж ингээд ботсон чинь oh my god гэж таад тэгэл яг нөгөө цагаан сарын юуг бүр амар хүлээж байна. Ямар байх бол тий TikTok-д бас амар хурдан дуусах бах та тий. Харин тийм ээ тий гараад л хэдэн минутанд л дуусах бах тий одоо тэр мөрийг хэдэн дөрөөр авт юм бахан тий нилээ. Би одоо тэгтээ гайхаал юм. Яг Cousins-тэй бодонс яг ингээд лигт авраг авч чадах болов гэж амар гайхаж чинь. Тэр нь амар сонирхолтой. Нэг хүн хөтлөө давраг авах болов гэж бас тийм л ах. Тэгтээ бодноос тажгүй явж лээ штэ. 4 билүү 5 дээрч билүү. Боломжтой л юм байна те. Би нөө дээдлийг ер нь яг огт үзээгүй. Энэ жил уул нь л өнгөрсөн жил л актив үзсэн. Тэгэд энэ жил яахгүй жагаад яг Cousins ирнэ гэсэн чинь бүр ёо гэд амар гойсон. Тэгээд юу авах хаа?
нөгөө баярлж байгаа юм нь одоо жишээ нь тэр хүнтэй хамт нэг багт тоглож байгаа тамирчид эсрэг багт нь тоглож байгаа тамирчид тэр ингээд Монгол тамирчдад амир одоо өөчтэй байх юм болов гэж бодсон шүү дээ. Тэг ядчил нэг юм тим карьертэй тим өөр төвшний хүн ирээд нэг юм за мэдгүй. Одоо нэг юм сурах юм уу? Тийм л тий. Яаж ч чадсан сурхалах. Тэг арай өөр бүр арайч гэжтэй ер нь бол нэлээд л мэрэгжлийн одоо тис андаа төвшний хүн байх шүү дээ. Тэгэхээр яг ингээд тийм Монголын сакс гэдгээр ингээ харах юм бол бүр амар гоё үйл явдал юм тий. Ядаж нэг тоглолтын үзчихээс тий. Ядаж нэгийг тий одоо бүгдийг нь үзнэ гэж угаасаа бодлоо хаа. Тэгэд Монгол тэр нүунийг TikTok чинь үнэлгээ нь яадаг вүлээ ер нь өсөөлөдөг лөө. Монгол юу ахаар нөгөө half time инээс солиорч байна. Нөгөө нэг плей офф болоод ирэхээр жоох өсдөг санагдаж байна. Тэгээд нөгөө нэг шагчд авч дуусгаад зараад байдаг санагдаж байна. Нэгт хоёрт нөгөө энгийн судлууд нь нэг үнэтэй, уртлын нөгөө нэг court side нэг үнэтэй, тэгээ VIP нь бүр яг нөгөө мөрөө байдаг санагдаж байна. Би болохоор ингэж бодоод байхгүй тоглолт тэр нөгөө үзэгчтэй байхаас шалтгаалаад тоглолтын тикетийг шууд өсгөж өмсгдөг болов гэсэн ч үгүй юм тий. Үгүй баха. Мэдгүй яа тийм бол заастаа мэдгүй sorry. Зөв. Тэгээд шагчд л зүгээр яг үнцүүнээр наваад нэмж зарж магадгүй юм да. Тэгэл Cousins-ыг харъя гэсэн хүмүүс бас хэдийгч төлөө үлээ тий. Тэнцэн Монголд NBA үздэг хэдэн хүн байгаа лээ бүгд л хармаар байгаа л үү. Cousins-ыг дэмждэг ч вэ, дэмждэггүй ч вэ тий. Үздэг ч байсан. Тэгээд яг юм би Cousins-ыг мэдэхгүй заяа. Тэгэхээр ингээд юм би харьцааны хувьд хэрэг хүн бэ гэснээс өндөр надад шинэ хийдэг. Нэлээд өндөртөө орох баха. Харин тэгэхээр одоо ингээд зөв миний төсөөлж байгаа юм ингээд нөгөө юуш аренагийн юунд талбайд ингээл нэг амар өндөр нэг юм хүн амар юм пакч юм уу тэнгууд ингээд бусд нь ингээд илт харьцуулагдах үс байж маях юм болоо. Тийм болоо. Тэр нь амар сонирхолтой харагдах юм болоо гэж бодож. Бусад Монгол тоглож байгаа тийм хамгийн өндөр тоглогч юм бол нөгөө лиганоруудаас Cousins ч мэдхгүй. Гэтэ нөгөө хиний хасын үлгүүдийн азаа мазаа ч бас өндөр үстэй. Уул өндөр тий. Гэтэ туранхай. Тийм туранхай. 2 м 8 юм бэ. Тэгэхээр бас 2 м 8-тай хүн байгаа хаа. Нөө юм өндөр гэхдээ айгу тийм нөгөө балуун шиг байж магадгүй. Тийм битээ. Өнрөөр бол гэтэ нэг дутагдахгүй хаа. Монгол тамирчид гэсэн метр эрттэй тамирчид нийлүүлэх байдаг үстэй тий. Тэгээд биеийн хөгжил нь нэг юм амар сүртэй болохоор бас ер нь сүртэй харагдах баха. Тэгээд тоглолт нь ямар бол гэж бас ингээд Монголч байх вэ? Ер нь бусад тамирчтаасаа ингээд тоглож байгаа байдал нь тесрэлтэн ч юм уу яаж ялгагдаж харагдах бол гэж бас амар юм хүлээгээд ах юм. Арай ондоо байд юм болов уу? Яд юм бол тэр нь яд юм бол ахаа гэж. Тийм. Зяад. Дөрүлээ тэгвэл нэг гэрнээс бэлтэж хагаад харин тийм хүлээж байгаа яа тий нэг ганц ч болоо тоглолт үзье тий. Шагчд таваал тэгэл нэлээд өндөрнөр зарах болов гэж би л хамгаалж байна. Хүн болгонлоо амар хүлээлттэй ах шүү дээ. Гэтэ юу яаж болт юм болов? Шагчдаас сэргийлэхийн тулд ер нь авч болох боломжууд байдаг болов? Харин юу эсвэл шотны лимитний тоо зааж болдог. Тийм бахтай нэг аккаунтаар авах лимитний тоо маач юм. Тэгэхээр хэцүү ч юм уу тий. Одоо чинь дөрүлээ авахад нэг нь л 4 тикет авдаг шүү дээ. Тэгэхээр бас 2 тикет гээл заачвал хэцүү тий. Яг 10-аас дээш болохгүй. Ядаж тийм. Тэгэх юм бол бас. Гэтэ тэгэл хүн шаглахын тулд тэгэл 10 аккаунт нэгээ 100 авахыг үгүйсэхгүй л. За тэгээд учир нь алдахгүй дээ. Нөгөө амар хөөрхөн өнгөрсөн дугаар дээр нэг уруул хагардаг гэсэн чинь доор 8 олон тийм л олон нэг хит хитэн нөгөө юунууд тэрийг хэрэглээд үзээрэй гээд тэгээд би нэг нь авсан шүү дээ. Нэг амар хөөрхөн байсан. Тэгээд Асахи гээд газраас нэг юм ногоон өнгөтэй гээд тэр бүр үнэхээр угаасаа сайн юм шиг үл. Нэг хүмүүс групп дээр ревю мэгөө бичсэн мэс тэгээд данж гол нь дууссан байлээ. Авъя гэсэн чинь. Яг нөгөө нэг юунд хомхойн энтер сайн юм байлээ мэлээ гээд нэг бичсэн да. Би тэрийг дөөнөр хомхой гарвал яах юм бэ? Тэрийг авах юм гэж бодсон ч хомхоод л утсан шүү. Нээ. Ингээд 2 гээд миний дархлаал унсан бах нөгөө нойр. Тийм ээ. Гэтэ зур цаганд харч тээ. Нэг тиймэрхүү юм бодцохоор нэг ядаргаатай байдаг. Яг тэгээ бодсон чинь тэгчүү гэж харин тий ёо. За comeback. За тэгээд нөгөө 9-гийн саяны ах гэдэг. Тийм бууз гээд байгаа ах. Бидний ах. Тийм бит хоёр тэр ахаас нэг сэтэл болгож нэг юм авсан юм. Тэгээд тэрийг мэдэгдэл болгож та бүгдэд хэлье гэж бодлоо.
За. Тийм. Тэгээ ер нь бол ингэсэн. Бид хоёр одоо 6 7 дахь дугаар тий. Тэгэнгүүт хамтарч ажиллая гээд газрууд за нэг ганц хоёр газар бол холбогдсон. Тэгээд ер нь хоёлаа яах вүлээ гэд. Өмнөдөө ерөөс нэг яриаггүй бодоагүй тий. Тэгэнгүүт ингээд яг за газрууд спонсороор орё гэд ороод ирэхээр хоёлаа яах юм. Одоо ямар байдлаар хамтрах юм ч юм уу тий. Гэт нэг тийм асуудал үүсч эхэлж байгаа байхгүй юу тий. Бид хоёр ярилцсан. Тэгээд за газартай хамтарлаа гэхэд олон биш. Тэгээд урт хугацаанд ч юм уу те гээл нэг тиймэрхүү юм ярьж явж ийснаа би нөгөө нэг бууз ахыгаа үзээд тэгсэн чинь манайх ингэдэг байхгүй ах спонсортэй нэлээд спонсортэй гэхдээ дундуур нь ингээд нөгөө юу авдیں۔ Дасаа хилээд хүмүүсээс юу аа тийм донешн авдیں۔ Тэгээд тэр нь амар хөөрхөн ингээд 1247 гэдэг ч юм уу тиймэрхүү дөнгөр хүмүүс явуулдаг. Хамгийн хөөрхөн ингээд гүйлгээний утга дээр ингээд амар хөөрхөн юм биччихдэг. Тэгээд эхний дугаарууд дээр ах ингээд загас барихгүй л яваад байгаа шүү дээ. Загас барьчаач гэж хүмүүс явуулсан. Тэгээд хамгийн хөөрхөн нь тэр гүйлгээний утга болох нь уншдаг нь амар хөөрхөн байсан. Тэгээд би андаад хэлээд ярилцаад бид хоёр юун дээр санал нэгцсэн бэ гэхлээр ер нь нөгөө өөрсдөө ч гэсэн бид хоёр нөгөө подкаст сонсдог. Тэгээд подкаст сонсохоор дундуур нь яг ийм нөгөө одоо спонсорын мэдээлэл орж ирэх нэг тийм жоохон яг тухайн подкастаа сонсож байгаа жоохон өндөрлөлтэй байгаа зү тий. Нэгт одоо урт сунжраал яриад байгаа юм бол тэр бүр ингээд үргэлжлүүлж сонсох сэтэл буурчдаг. Хоёрт зарим подкаст бүр ингээд нөгөө бүр реклам шиг шторк бүр ингээд телевиз үзэж байгаа юм шиг төс гэж оруулж орж мэрээ. Тэгээд энэ минийгээ хоёулаа ер нь яах юм ах ингээ ярилцсан чинь ер нь спонсор авахгүй явбал хэсэг хугацаанд спонсор авахгүй явж үзвэл яа гэм бэ? Бас угаасаа ч дөнгөж эхэлж ийн гэж ярилцаад тэгээд оронд нь ахаас сэтэл аваад нэг хөөрхөн өргөцсөн. Community спонсор авахар шийдлээ гэдэг шүү дээ. Тэгээд энэ бол одоо mandatory буюу одоо заавал биш. Тийм. Та хэрвээ сонсоод бид хоёрын аль нэг дугаар таалагдсан эсвэл ямар нэгэн хэрэгтэй сэтэл болж чадсан юм байдаг ч юм уу. За ер нь яасан ч байсан танд үнийн дүн нь бол бүр ингээд хитч байж болно. Тийм. Бүр ингээд 247 ч байсан байж болно. Тийм. Тэгээ гол нь хөөрхөн гүйлгээний утга дээр нь юм бид хоёр гүйлгээний утга дараагийн дугаарууд дээр гоё ах шиг уншаад явъя гэж бодсон тий. Тэгэхээр утган дээр нь гоё юм бичих юм бол бид хоёроос уншиж явж болох нэ. Аха. Тэгээд яг уу ингээд подкаст дөнгөж эхэлж байгаа ч гэсэн бид хоёр ягаад шууд спонсор гэдэг яриаг нэлээд эрт хийж байгаа вэ гэхээр нэгдүгээрт яг газрууд холбогдсонтой холбоотой. Хоёрдугаарт спонсор ягаад авах нь чухал вэ гэдэг яриа угаасаа бас байгаа тий. Спонсор гэдэг зүйл контент креаторуудад нэгдүгээрт одоо цаашдаа айгу тогтмол контентоо хийх урам зориг болдог. За тэгээд подкастын одоо контентын чанар сайжрахад нөлөөлдөг гэх мэтчлэн тиймэрхүү байдлаар нөлөөлдөг учраас нэгэнт газрууд холбогдоод эхэлж байгаа бол яах вэ гэдэг зүйл хэрэгтэй. Тэгээд одоо ингээд доороо тэр газрын одоо жишээ нь бид хоёр уртаа нэг юм тавих бол сонирхолтой байна тий. Тэнгууд хойно юм гарах үлээ гэхээр юу гарах вэ? Тэнгууд дундуур нь бид хоёр яриа гэхээр нөө яг ингээд халцсан гой сэдвээ ярьж идэл нөгөөдхөө ярина гэдэг зүйл. Ер нь л яг шийдэл төрж спонсорыг яаж сурталчилж хөө гэдэг шийдэл жоохон хэцүү. Харин одоо жишээ нь тэр газар бид хоёрт гоё туслыгийн холбогдож байгаа чинь зөрүүлээд хоёлаа бас гоё юм хийж өгөх ёстой байхгүй юу гэнэ л тий. Тэнгүүд тэрнийхээ бас өнгө хэсийг гоё хинхэндээ үн үзэж байгаа хүнд ч үн хийж байгаа бид хоёрт ч үн тусалж байгаа хамтарж байгаа газарт ч үн баймаар байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд бид хоёр одоохондоо шийдэж чадахгүй. Тийм болохоор нээлттэйгээр орхиод тэгээд та түрүүний эсөгийн хэлснээр ер нь л ямар нэгэн гоё vibe мэдэрсэн бол ч юм уу бид хоёр луу гэнэ. Доор дансаа биччихнэ. Тэгээд нээлттэйгээр гүйлгээ хийх боломжтой. Шүү. Баярлалаа. За тийм ээ. Тэгээ уг нь хэрвээ Монгол яг ингээд YouTube дээр нэг monetize эрэхтэй байдаг бол ингээд creator-ууд ингээд ахна бас хамаагүй бага л байх тийм уг нь бол ядчил тэр нөгөө нэг одоо нөгөө бэлэг илгээж болдог стикерүүд ч юм уу нөгөө thank you гэсэн батнууд асаагдаж масаагдах юм бол ингээд ланс вершуулж гэхгүйгээр л гоё смут шийдэгдэж болох байх тийм биш тийм цаанаасаа шийдэгдэж харин тийм ээ. Тэр бас яг жоохон гүнхтэй тий. Харин тийм контент креатор. Би бүр яг азатай рандом шийдсийг хэлж хахад яг хэлж хахад monetized болоод бүр амар баярлаад би тэр $100 ч л авч үзчихсэн нэг удаа. Тэгээ тэр нь бүр амар удаж ирсэн заяа бүр. Тэгтэл авсан байхгүй. Тэгээ амар гойс нэгстэй юм лээ. Тэгээд яг эхний $100 авч үзсэн чинь Монгол юу болцсон. Monetized байха болцсон.
Та хоёр бас нэг удаа тэгвэл авч үзсэн л юм байна. Тийм амж үзсэн. Тэр бас өөрхөн мэдрэмж. Бид хоёр бүр харин тий. Тэг ингээд нөгөө хүн өөрөө ингээд яриад юм сурталчлахгүйгээр зүгээр л нэг үзэгч нь айд үзэл тэгэл тэндээс нь мөнгө олно гэдэг чинь бас амар гоё урам зориг шүү дээ. Тийм гоё боломжуулна байсан юм байсан. Тэгээд харамсалтай юм. Тэр тэгээ үүнийг найдварын оч асгаалгаад байгаа юм шиг үл шүү дээ. Яригадаад л байгаа юм шиг үл шүү дээ. Яригдчихэж байна тий. Бас сүүлийн 2 жил явах болох гээд байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлээл. За тийм ээ. За өөр штэ. Inferno үзсэн үү? Үзсэн. Гэтэ Inferno-г бит хоёр тусдаа яг бүр яг дуусгаар нь гоё дугаар болгоё гэж. За яг сүүлийн дугаар гарахын өмнө хүн ч юм уу те нэг амар хайлайттай үед нь ч юм. Тэгээд зүгээр яхад надад бол таалагдсан. Гоё хэлсэн. Яг товчхондоо бол ингээд дугаарууд шоунууд ингээл нэг 2 3 гэдэл гараад ирэхээр жоохон фейлт гэдэг шүү дээ. Тэгээд вау л гэж бодсон. Яаж юм стил сонирхолтой байлгаж чаддаг байна л гэж бодсон. Тэгээ нөө дөрмүүдээ өөрчлөөд байгаа нь бас аюу гоё тий. Хамт ингээд яагаад вау гэдэг surprise me батгах тий. Зя ингэсэн ч гэжтэй юу яагаад бит хоёр ингээд бит хоёр ер нь ингээд аюу сайн ярилцдаг гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ сая 1 сар гараад бит хоёр бүр ингээд үерхснээсээ хойш хизээч ярьж байгаагүйгээрээ амар ярилцсан юм шиг санагдсан надад. Нэг ярилцлага маань тэр ингээ юунаас болсон ч яг ингээд ярилцах процесс нь бүр ингээд яг үнэн гэх юм уу ингээд хацаа ингэж бодож исэн юм уу гэдэг үнцэг гарч ирж ийн гэх ойлгосон юм ихтэй. Тийм ойлгосон юм ихтэй. Тэгээд бас шийдэл ихтэй. Одоо ингээд өмнө нь ярилцахтаа ингээд за шийдчихлээ гэж бодоод шийдэлгүй ч юм уу эсвэл за тэгсгээд орхичээ гэж ярьдаг байсан зүйлсүүдтэй бүр яг ингээд шийдэлтэйгээр бүр ингээд хоёр талдаа одоо санал зөвшөөрөөд тэгээ бүр яг ингээд вау ярилцсан гэдэг нь баг энэ байд юм шүү. Ингээд тэ ярилцсан гэдгийг галтуурддаг байсан юм шүү гэмээр ярилцлага 1 2 3 цаг хийгээд амар гоёсан. Тэгээд тэрнээсээ үргэлжлүүлээд бит хоёр яг 25 онд бит хоёр явах лээ. 25 оны бит хоёрын одоо яг хувь хүн өөртөө зорилго тавина. Тэрийг бол би ихэнхдээ тусдаа хийчдэг. Тэнгуут яг бит хоёрын дундын мэдээж зорилгууд байгаа шүү дээ. Тэгээд бит хоёр болохоор юм богино хугацааны зорилгууд ер нь тавьж яг туртай одоо энэ сард яахын 3 сартаа яахын энэ жилдээ яахын гэдэг. Тэгээд бүр яг тийм юмнуудаа маш гоё тодорхойлгоод яасан чинь бас айгүй ирч хүчтэй тийм 25 он эхэлж байгаа юм шиг. Nice. Гоё ярилцлага болж дууссан. Тэ нэрээ нөгөө юугаа хийсэн үү? 25 оны өөрийнхөө нөгөө 24 оны дүгнэлт 25 оны юу ч хэлээ тийм ба хийсэн. Нөөц дээр хийсэн. Тэгтээ яг юм яг тухалд суугаад бүр яг юм ингээд эцлээд хийсэн юм шиг мэдрэмжгүй. Тийм. Зүгээр ингээд аан за ингэн гэт нэг юм ерөнхий боддог шүү дээ. Тийм тэгж л хийсэн мэ. Харин би бас яг тэгэл хувь хүн дээр бол тэгэл хийсэн. Би бичээчгүй ингээд бодоол яваад. За тэгэндээ. Тэр яг гэж гоё тоо. Тэстэ яг нөөц дээр тамаагүй бичээд эсвэл ил харагдаж байгаа амар чухал юм билээ ер нь бол тийм. Тэгээ тэрэн шиг яг түрүүний dream board болно хийчихвэл гоё. Тэгээ би нөгөө Pinterest дээр л тэрийг хийх гэж оролцсон. Тэгээ яг нөгөө хийчээд би хадгалсан чинь тэр нь public гэдэг мэдээ санаа зовоо шууд устгаад. Ахаал хийндээ. Тийм. Тэрэн дээр хоёлаа гэж үз тээ. Тийм. Тэгээ dream board-аа хийчихвэл бас яривал гоё юм билээ. Тийм ээ. Зя. Энийг одоо спам гэж нэрлэх нь хаашийн. Гэхдээ би ингээд дахиад спамд болчлаа гэж бодсон заяа. За. Тэгээ спам гэж нэрлэхгүй л ах л та. Ингээд манайх руу залгаал нөгөө газрууд үнийн санал авдаг штеп. Тэгээд нэг газар үнийн санал авъя гэд нэг юм төрийн байгууллага байгаамаа гэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг төрийн байгууллага гэдэг нэрийг сонсчоод би биш гэдэг нөгөө юугийн төрлийн сонсчоод би яг ямар газрын энэ гэж асуулахгүйгээр манайх нэг ийм контент хийх гээд байгаамаа. Тэгээд танах шууд үнийн саналаа явуулаад өгөөч гэх тэгэхээр нөө за гэд. Тэгээд мэйлийн аваад үнийн саналыг явуулсахгүй юу. Энэ саналаа. Гэтэ тэр нь уулын төрийн байгууллагууд чинь ихвчлэн бас нэг official mailтэй байдаг штеп. Тэр хүнийх говцгийн мэн ч юм уу тийм. Тэгсэн чинь тэр хүнийх нөө хувийн mail лээсэн. Тэгэхээр за юу яа заримдаа бас тэгчдэг те гэж бодоод тэг үнийн саналаа явуулсан. Тэгсэн чинь би оройн яг 7-гийн үед үнийн саналаа явуулаад тэгсэн чинь надад шүн 4 өнгөрч яхад грэни драфтаа явуулаарай гэцээд байхгүй юу.
Тэгээ би өглөө босч харчаад ямар сони нөгөө гэрээ байгуулах процесс ч бас тодорхой хэмжээнд нөгөө хоорондоо уулзалт хийх ч юм уу нэг юм хийх байгаа юмныхаа тухай ярьж марих хэрэгтэй шүү дээ. Байгуулах ч юм бол бүр л ядчих нөгөө сонгон шалгаруулалт гэнэ үстэй тий. Тийм тэгээ адаад манайхыг ямар газар гэдгийг дитейл асууж масуудаг ч юм уу тий. Тийм юм байхгүйгээр тэгээ нөгөө гэрээний драфт явуулахад бас тэр газараа ямар газар байхыг мэдэх хэрэгтэй юм сте. Тэгээ би ботчоод ямар сони ингээд гэж бодоод тэгтээ би бас ингээд бүр амар муу санаалаагүй заяа. За ямарсан гэрээний драфтыг бэлдээд гэхэд хэлээд бэлдүүлээ байжсэн. Тэгсэн чи яг нөгөө ланч идчихсэн чинь нэг тийм яриа явдаг байхгүй юу? Манайхаас ингээд үнийн санал авъя гэж яг нэрээ хэлэхгүйгээр зүгээр нэг юм өөр шал өөр газрууд ингээд зүгээр манай үн ямар байдгийг мэдхийн тулд ч юм уу те нэг тиймэрхүү юм болсон гэдэг байхгүй. Тэгмэд би гинчүүд бодоод нэрээ магадгүй мэн гэж бодоод. Тэгээ ажил руугаа оронгуудаа би юугаа мэйлийг хараад зураг нь яг юм селфи эмэгтэй хүний селфи зураг гэдэг байхгүй юу? Мэйл дээрээ. Тэг ямар сони ингэж та тэг мэйлээр нь мэйлийнх нь нэрээр Facebook-аас хайсан ч олдохгүй. Тэгээ Instagram-аар орсон чи яг тэр дүрээрээ нэг их хүн гарч ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүн маань өөрөө яг хувьдаа тийм үйлчлэгээ үзүүлдэггүй юм байдгийн. Яа. Тэгэл гэж бодоод тэгээд яг за үнийн санал бол нээлттэй угсаа байж болно. Гэхдээ гэрээний драфт бол ноу хау байгаа штэ тий. Тэнгууд трийг зүгээр ингээд тэр хүн одоо салбарынхаа үнийг өөрөө тооцоолж гаргаж чадахгүй тий. Өөрийнхөө хийх юмны үнийг өөрөө тооцоолж гаргаж чадахгүй. Өөрөө гэрээлгэж байгаа бол гэрээнийхээ драфтыг бэлдэж чадахгүй юм харж ийн гэдэг нь тэр хүн болоогүй л байх гэсэн үг байхгүй юу? Мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэх үгүй биш байна гэж би харсаахгүй. Тэнгууд тэгээ залуу хүн байж ич яг худлаа ярих нь хамгийн муухай. Яг нэг газрууд руу ингээд судалгаа хийж ийн үнийн санал явуулна ч гэдэг юм уу. Тэр бол бас байж болох үз. Бүр яг ингээд төрийн байгууллага байгаамаа. Ингээд ийм хийлгэж чинь танах үнийн санал явуулчих гэрээний драфта явуулчих. Яа. Тэгэл за ингэж амьдрч болохгүй штэ гэж бодлоо. Тэгээд юм хэлээгүй л те мэдээж хүчж хэлхийн. Тэгэл за гэлэр гэсэн шүү. Сая явахгүй бизнес ээ нөө тэр хүний чинь бизнес аа. Тэгэл залуу хүн бас айгу тийм ингээд бэлэн юмн дээр ингээд босчих сонирхолтой ч юм уу те. Ингээд бизнесээ амир уул нь бол ингээд юм хийх гээд байгаа нь амир гоё л доо. Гэтэ хүний ноу хавыг амир үнгүүгээр мэдчихье гэдэг зорилготой байна гэдэг бол яг юм креатив салбарын хүмүүст ноу хав гэдэг ямар чухал лээ. Тэгж удаа л таа. Тэгтээ тэг явуулсан билүү? Явуулаагүй. Үнийн санал бол явуулсан. Гэрээний драфт бол явуулаагүй худлаа юм байна гэж таг. Үнийн санал бол ихтэй хэцүү угаасаа өрсөлдөгч холбогдож гин үү? Яг харилцагч холбогдож гин үү? Мэдхэд хэцүү те. Тийм. Тэгээ угаасаа баг манах сошиал дээрээ ч нээлттэй тавьчихдаг болохоор тэгэл. За гэл орхисон шүү дээ. Тийм болоод тэгээ би ийм хүн байдаг гэж үү гэдэг өмнө нь ерөөсөө тийм тохиолдож байгаагүй юм лээ. Бодоодсэн чинь. Тийм. Just мдэггүй тохиолдсон баха гинээс. Бас маад мэдээгүй. Яг мэдэх нь жоохон муухайч юм да тийм нэрээ. Тийм л юм байна. Гэтэ хүмүүс ер нь их хөвчлөнд хийгдэг байхаа. Одоо яг шууд хуулбарлахгүй юмаа гэхэд зүгээр нэг баримжаа харах ч юм. Ер нь ямар байд ингэ дөнгөж нөө зах зээл чинээр орж байгаа хүмүүс бол тэгтгэл байх. Тийм л. Гэтэ за. Тэгээ тэр нөө юу ямар гоё вэ гэж бодсон. Gentleman-ийн гаргасан шинэ шилийг харсан уу? Хараагүй. Нэг юм шидний тахууршиг. Тийм. Харсан. Яа хүн ингээд нөө чамд тийм мэдрэмж байх уу? Ингээд нэг юм амар ингээд desperately бүр ингээд авахыг хүсдэг. Бед хүсдэг нэг юм үе байдаг шүү дээ. Тэр бүр яг надад тэгж санагдаад бүр тэр шилийг амар авмаар санагдаад. Гэтэ би ингээд бүр ингээд энийг л авъя гэд бүр яг тэр үедээ хизээч юм автгүй заяа. Тэр үед авчвал жоохон буруу магадлалтай болохоор тэгээд яг тэр үеэ би дуусахыг хүлээж байгаа. Ингээд авмаар санагдах тэр амар их мэдрэмжээ. Тэгээд яг тэр үе маань дуусчвал авмаар стил байвал авъя гэж бод. Тэр үе чи хэр удаан байдیں۔ Тэрнийх удаан биш. Одоо бол бас багассан байна. Тийм. Тэгээл нэг 7-8 хоног ингээл бүр тасралтгүй ухаад идэх байхгүй юу? Тэр юмнуудаа Instagram руу оруулах ингээл. Тэгээд бүр ингээ постод ингээл хараал хүмүүсийн оруулсан нөгөө ревю энтриг хараад. Тэгээд яг тэрийгээ болчлоо гэж үзэл. Тэгээд тухайн үед за гэд өнгөрцөн байвал ахгүй. Стил авмаар санагдвал авдаг юм. Тэр шийдэл амар гоё. Би яг нэг л юу үзсэн баха нэг unbox хийж байгаа. Тэгээд хитрхи magical санагтаад энэ яг daily
яах вүлөө? Өмсөж хэрэглэх вүлөө гэж бодоод өнгөрсөн юм би. Би ч юм болохоор уул нь шил зүг туртай. Тэгээ нөгөө хараа муу биш болохоор шил зүг юу нэх гарахгүй. Тийм болохоор яг шилийг ингээд гоё шиг зүг олон дуртай. Тэгээд яг тийм шил амар татагдаад исэн гэж магадгүй. Амар хүрхэн харагдаад бүр болтгоо. Гоё шилээсэн. Тэгэл нэг авмаар санагцсан юм ингээл бүр 2-3 сар бодогдож үед байдаг те хэцүүтэй. Тэгэл за ийм их хугацааг бодож өнгөрөөлөө хангалттай. Авъя. Тэгж авах бас гоё те. Гоё те аа. Авмаар бүр ингээд байгаад тэрийг авах бас мэдрэмж. Гоё шүү. Эсвэл тэрийг бэлгэнд авах мэдрэмж. Чи нөгөө нэг төрсөн өдрөөрөө төвшөөгөөс бэлэг авах та. Бэлгээ хилдэг үү? Ийм юм авмаар. Сая яг энэ жилийн төрсөн өдрөөр анх удаа тэгэж үзсэн. 24 оны гэсэн үг шүү дээ. Өмнө нь л ерөөсөө хэлж байгаагүй. Тийм. Ингээ нөө мэдчихээсэ гэдэг ингээ цаанаага ингээ зэдэж штэ. Тэгжэл боддог байсан. Яг нөө хүссэн бэлгийг чинь өгчээсэн үү? Гэт мдээгүй бах та. Эхний бэлэг нь юу байлуу? Apple Watch байлуу? Тийм. Тэр бол яг би хүсээгүй, ерөөсөө хүсэж байгаагүй. Гэтэ надад хүсгээр юм байсан мэн гэж бодсон. Амар гоё бэлэг байсан. Тийм. Тэгээд ер нь бол нэг тийм технологийн бэлгүүд өгөх туртай. Бид хоёр хинхийнэ. Тэгээд саяны төрсөн өдрөөр бүр ингээд нэгж байгаа. За би төрсөн өдрөөрөө ийм юм авъя. Рил явуулаад. Тэгэж авсан шүү дээ. Би яг ингээд нэг төрсөн өдрийнхөө бэлгэнүүдийг ер нь захиалчвал амар юм байна гэж бодсон. За яг амар гоё бэлгэнүүд өгдөг. Гэтэ нэрээ төрсөн өдрөөр дандаа тийм технологи бас авсан байт юм те. Би хамгийн анх яг хэлж авч исэн бэлэг нь нөгөө Air Max-ээс таахгүй. Энийг л хүмүүс хэрэглээд энийг явмаар байна гэл. Гэтэ чи Air Max-та хэрстгэл хангалуун байдаг уу? Одоо гівтчихэж шүү дээ. Чиний ард. Тийм Air Max толгой өвтгөөд хүнд идэхтэй. Гэтэ надад хэрэглэх ганц тохиолдол байдаг нонгоцсон цуух та. Noise cancellation гэдэг. Тэгсэн яг гоё л бэлгэлтэй. Хүмүүс ингээл тасгал хийж мэж хахта зүгөөддөг. Бүр яаж те? Боломжгүй те. Харин тэгээд зарим нь ингээд сунж мунчахаараа ингээд толгооноос хүнд болохоор толгооноос ингээд унаад идэг юм шиг. Би фитнест явахдаа нэг удаа хэрглэж үзсэн. Надад бол худлаасан тэгтээ. Тэгээд тийм нэгт ингээд тасгал фитнес эдэр хийж хахад ингээд толгоон дээр ингээд яг юм бариад гоё тогтдгоо. Ямар нэгэн байдлаар хөдөлдөг. Нэгт хоёрт ингээд хөлөрлөө гэхэд нөө татвартлын зөөлөвч байгаа штэ. Тэр нь ингээд яг юм заваараад байгаа их юм шиг. Тэгээд ер нь л хэрэглэхэ байсан доо. Тэгээд хүнд гэдэг нь хамгийн том суултал. Харин тийм тэгээд толгоо өвтгүүд байдаг нь бас. Би бас тэгээд бодон аз олж нөгөө Black Friday-ээр арай хямдхан авсан юм да. Тэгэл одоо бүр огт хэрэглэдэг шүү дээ. Тэгээд нөгөө зүгээр энэ чихвчээ зүгээд явцсан хамаагүй. Тэр оронд нь тэр нөгөө Sony-гийн чихвчнүүд бол бүр үнэхээр хүмбэ дэмжлээ тий. Noise cancellation эдгээр нь ч гэсэн нэг тутгааргүй. Айгуу дэж. Би яг энэ жилийн төрсөн өдрийн бэлгээ дандаа л захиалдаг байсан юм чи энэ жил азааг өөрөө мэдээд ячих гээд тэгдэг байхгүй. Тэгээ бодчихсан бүр тестгээ надад ингээ авмаар байгаа юмнууд байгаа байхгүй. Тэгээ ингээд азаагаас яг ирэх бэлэг нь гоё л доо. Гэхдээ авмаар байгаа юм аа төрсөн өдрийн бэлэг нь авчвал гоё штэ гэж бодвол. Тэгэл за би төрсөн өдрийн бэлгээ захиалчаа гэл. За юу юм гэхээр л ингээд эсвэл өөрөө хөлж гоё ч юм уу гэх. Тэгээ бүр яг энэ төрсөн өдрөөр авмаар байгаа бэлэг болохоор Medicube байхгүй юу? Тэгэл хэлхүү яах вэ? Booster Pro юу? Тэгэл хэлхүү яах вэ мах уу гэд бодож байгаа. Би тэг амар мартамхай болсон юм яасан хизээч хэлээ. За би бэлгээ олчлаа хэлчихье да гэж бодоод би яг нөгөө нүрднийхээ энийг авмаар байна гэдгийгсэн чинь та хэлсэн штэ гэж. Яа, тэгтлээ хүссэн байж та. Хэлцнээ ч мартчихсан. Тэгтээ бүр яац юм уу? Амар судлаад бүр яг авах юм байна гэдэг шиг төртөө хүрсэн юм уу? Үгүй. Зүгээр л нөгөө хэрглэж үзээл дээрэл. Тэгээ би нэг амар ревю винтер бас яагаагүй. Сансаагүй зүгээр л авчвал зүгээр ч юм уу гэд. Тэгтээ бас эргэлзэж л байгаа. Одоо утгагүй болно. Тэгтээ өмнөх өдөр нь сальж магадгүй байх гэж бодчих. За. Тийм. Би юм хэлэх юм уу? Эсвэл яах юм уу? Димээ юу? Юунес? Тэг. Booster Pro дээ. Нөгөө юу юм бэлээ? Одоо ингээд миний анх авч исэн сэтгэл болохоор ингээд нөгөө дөрөв мөөж үзсэн шүү дээ. Ингээд бүгдийг ингээд өдөр болох ингээд энэ даг гэж бодсон юм шиг байгаа юм би. Тэгээ тэрнтэй харьцуулахад яг хэрэглэгдэх нь арай бага. Тийм. Ядаж дөрөв мөөднийх нь ганцын л ашигладаг ч юм уу өдөрт. Тэгээд яг за нэг мөөд нь угаасаа өдөр болгон ашиглахгүй. Тэгэхээр гурван мөөдийг нь өдөр болгон ашиглана гэдэг бол худлаа юм байл. Тэгэхээр яг бодсон шиг их хэрэглээтэй биш. Гэхдээ яг нөгөө бустер мөөд нь бол амар таалагдсан. Ялтчгүй л чинь яах вүлээ нөгөө ямар бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа тэрийг нь улам
бүүсдэлдэг юм билээ. Хэдэн хувь мөвч гэлээ. Бүр амар хоёр. За тэрийг марччих. Тэгээд яг ялцчихгүй ингээд дөнгөж ингээ гоё массажлцсны дараа ялцчихгүй ингээд ийм хөрхөн глөө болчихно. Тэгээ маргаас ирэхэд ч гэсэн нэг юм. Хамаагүй гоё. Тэр нөгөө нэг минийг гарсан юм байл шүү дээ. Тэгээд тэр бас сонирхол татсан. Яг уу яг шууд томын биш минийг ямар эд ингээд туршаад үзвэл зүгээр ч юм болов гэж бодоод. Тэгээд тэрэн дээр бас юу яж байгаа. Тийм хүмүүс бас тэрэнд нь ягаад жоохон сэтгэл муутайлах шиг байл. Түүнийг бодсон шиг их хэрэгэлдэг юм байна. Бид нар чи ер нь ингээ бодохоор ингээ скин кэрээ өдөрт байнгын баримл хийдэг тохиолдол бас байдаг штэ. Тэгэхээр өөрөө зүгээр гараараа төрөхтэй залхуурч яг ингээл аппарат ингээл өдөр болго ингээд яж чадах байлуу гэдэг бас бодолцмоор юм шиг үлээ. Тэгтээ гой. Яхад билүүдэхгүй. Тэгтээ яг нөгөө гэрт байдаг гүйлтийн зам шиг бол хэрэглэхдэггүй биш юм байна те. Тэрнээс хамаагүй хэрэглээ те. Зөв. Тэгээ надаа юмны ингээд үзмжинд амар таалагдаад бас авмаар санагдаад идэх болохоор чинь юм царайлаг штэ. Тэрний цагаан магаан нас өргөн л хайр тий. Тийм болохоор тэрэнд нь асах гад байж магадгүй л юм. Тэгтээ бас яг шийдээгүй л энэ. Айгу олон юм байгаад байна. Би нөгөө өмнө цахилгаан бараанд амар донтоод байна гэдгийгсэн штэ. Тийм болохоор тэгээ би азад гисэн байхгүй юу. Бид хоёр нөгөө хит хитэн тоос орч авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Нөгөө үсээ явах гад тиймгут би тэр тоос харагч авчих юм гэхээр oh my god чи өөрийнхөө төрсөн өдрөөр тоос харагч авах юм тий. Тэгээ бодсон чинь нэрээ юу вэ зүгээр л тоос авчих юм дээр бэлэг болгож авах яагаад хэрэгтэй юм. Тэр ихтэй амар сонин тий. Нэг мэдгээд л нэг юм гэртээ хэрэгтэй байгаа гэр авах юм яг ингээд юм төрсөн өдрөөр ч юм уу бэлэг болгож амгаар санагддаг үе ирж тийм ээ тий. Харин тий. Тэгээ ялтчгүй л нөгөө гэр цэвэрлэх гоё байх нь кайф өгөөд байгаа болохоор тэгж байгаа. Тэгээд нөө төвшөө бүр нөгөө Dyson-д донтоод хэллүү. Тэгээд миний төрс өдрөөр аваад өгөөч please гэж вэ. Үгүй юм яа зүгээр л хоёлаа авчий л та яагаад тийм чи бэлэг байх хэвээр ингэ. Харин тийм тий нэрээ бодглохлоор юун дээр тэрийг би амар ярмаар санагцсан. Нөгөө муур амтнан тижих асуудал дээр. Одоо манайх хоёр мууртай нэг нь бол яг нөгөө British биш short hair болохоор өсөн баг. Тэгээд тийм шигүү олон үстэй унсан ч юу н баг унж мундаг. Тийм нөгөө юмигийн болохоор чинь бүр хамаагүй урт юм бэлээ. Яг нь Loki-гийн шиг бол тийм урт биш хэрнээ. Ундаг айгүй тийм зөөл үстэй. Тэр нь ундаг байгаад байгаа. Тэгээд нөгөө гол нь азаа харшилтай. Тэгвэл бид хоёрт бүр ингэ амар асуудал болоод. Тэгвэл хүмүүст хэлмээр санагдсан юм нь амтэн дижигч байгаа бол тэгээ гэр бүлийн хідэн ч гишүүн байсан харшлын шинжилгээ заавал өгөр гэж хэлнэ тий. Гэхдээ бас айгүй юм мэлээ. Эхлээд нөө нэг амтэн дижихээс өмнө харшлын шинжилгээ өгөөд хашилгүй гэж гарснаа. Яг тижээсний дараа хашилтай болдог тохиолдол бас байт юм билээ. Ямар хэцүү мэй тий. Тэр юу байгааз харин тий. Тэгтэл ер нь юуны маа тайлал юм. Тийм өгч хэрэгтэй. Тэгээд амтэн дижих гэдэг шийдвэр өөрөө бүр ингээд яг уул нь амьдралын шийдвэр байгаа байхгүй те ялангуяа за ус ундаг мууртай байгаа тохиолдолд муурны явж байгаа сууж байгаа бүх газар ус байна унсан байна гэдэгтээ эвлэрч чадах уу те хувцсны шүгэгээ онгоолоход хувцснууд ус олцсон эсвэл хүнжлийн давуу бараг л өстэй хүнжил нөмөрж байгаа юм шиг тэр амьдралыг та тисэж одоо төвчж чадах уу гэдэг ч юм уу те тийм тэгээд одоо жилд одоо аялалд явдаг бол хэд удаа хэд хоногор эзгүй байдаг мэдэг. Эзгүй байлаа гэхэд харах хасрах үнэтэй юу тэгээд чи нөгөө муурны кафе мэфэд бол аваачих бол бас амар эрсдэлтэй. Өдөр өнжүүлэх гэдэг штеп. Одоо нөгөө бүр нөгөө муура зулцаг байхад нь авцсан бол тэр муурч ингээд ерөөсөө нийгэмшиж өөрөөсөө өөр муур байдаг гэдгийг бараг мэдгүй амьдарч байгаа гэсэн үг штеп. Тэгэж явж байгаад гинтээ амар олон муур дунд орохороо галзуурч малзуурах эрсдэл амар өндөртэй. Тиймэрхүү юм. Тэгээд бас нөгөө санхүүгийн асуудлууд те муурны чанартай хоол за одоо дондоо юмын хоёр жишээ нь ер нь 300 мянгаас дэш те сарын ирлээ хоол илсэн. Тэгээд яг тэр санхүүгийн юугаа та бас одоо гаргаж чадах уу те муурандаа зориулаад. Гэт яг иймэрдүү юмыг бүр ингэ амар сайн бодож тунгааж ижил амттай болох. Одоо нөгөө хүүхэд муур хүсээд байна хот олмоор байна гэдэг зүйл дээр л амтан шууд авчиж болохгүй байгаа юм л та тий. Гэтэ тэгдэг эцэгчүүд амар их байна. Харамсалтай нэрэн. Тэгээд авчихлаарэ нөгөө хүүхэд нь ашилтай болж таарад яаж мадаг. Одоо манад яг үнэндээ тим шийдвэр гаргасан хоёр айл байгаа таахгүй. Манай гэр бүлийнхнээс. Тэгвэл аз болж хин нэг нь ашилгүй байна. Аз болж бас
нэгэнт багаас нь тижээдсэн амтнаа гэд хайдггүй тийм сэтгэлтэй хүмүүс тулдаа болоод байна. Хэрвээ харшилтай байсан бол би бас яах юм бол мэдгүй байна. Тэгэхээр ингээд яг нөгөө хүүхэд дуртайгаад байна. Нэг айлынхаа муурыг харчаад муртаа олъё гэж юм гэл тэгдэг. Тийм тохиолдолд аль болох бүр санхүүгийн хувьд ер нь амьдралын маягийн хувьд ер нь нэлийн өөрчлөгдөн амтантай айл бол тис ондоо бас байдаг тийм тэрийг аюул сайн бодол бүр муурнаас илүү арчилгаа шүү дээ. Тийм усанд байн оруулах за муур ялаад тийм салхиулна гаргаж баалгаж хэлэх тийм муур бол явахтай чаавс 0-д ороод ячиж байгаа. Өөрийгөө болгочдаг амтан гэхдээ л тийм тэгтэл асуудалтай. Муур тижээх биш амтан тижээх нь амьдралын одоо ингээд одоо жишээ нь хүүхэдгүй айлуудад ийм хүрхэн аз жаргал болдог. Хэрнээ хажуугаар нь сул талтай гэдгийг л амар сайн ойлгох гэх юм да тий. Тэгж байгаа амтантай болоорой хэрвээ одоо сонсож байгаа хүмүүс маань амтан тижээ имижээ ч юм уу тий. Хүрхэн амтантай болъё гэж бодож байгаа л гэр бүлээч тэр нөгөө талаараа бас нөгөө муура бодох хэрэгтэй тий. Амтнаа бодох хэрэгтэй амьд амтан. Тийм болохоор аюу сайн бодолцоорой аль талаас нь гэж санагдсан. Нөгөө нэг үржил хаалгахгүй бол ялангуяа мууран дээр нөгөө нэг үрчхээрээ нэг төрхөөрөө маш олноор төрдөг. Тэнгүүд хөөрхөн санагдаад одоо хүмүүс амар хүншүүлж боддог юм шиг байна. Муур юм чинь хүүхдтэй болохыг хүүхдээ харахыг хүсдэг үйл хүч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг чинь ямар нэгэн байдлаар амар хүншүүлж боддог. Тэгээд ингээд амар олон зулцгална. Тэнгүүд зулцаг болгоныг нь яг юм сейф одоо айлт өргүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр өргөж авсан ч тэр хүмүүс нь одоо гудамжинд гаргачихыг үүсэхгүй гэж юу нэгж байгаа. Тэгэл яг юм гудамжны муурнууд амттай амир их болоод тэгэл тийм тэгэхээр үржил хаалгах нь бол ер нь хамгийн засуулах нь хамгийн зөв шийдвэр. Тэгэд одоо хүмүүс яг тэрээс амир ойлгохгүй байгаа наа. Тэг хамгийн хэцүү. Яа нөгөө нэг юуны гудамжны юунууд бас өрөвдөлт. Амтэн тижээдэг хүмүүсээ явдаж байгаа хэцүү. Тэгэл мэдээж л хүн болгон тийм бас сэтгэл байгалахтай амжинд тижээдэг хүн болгонд яг ингээд ганц муур нохооч гэсэн аварчих юмсан гэд. Гэхдээ бас боломжгүй амар хязгаарлагдмал. Харин би тэр одоо тэгэл яаж гуравтай болох вэ гэж гудамжинд мууртаа дарахаар тэгэл нэг хоол авч өгчөөл. Тийм. Тэгээд тэр нөгөө хүмүүсийг шүмжлээд хаас илүү бит хоёр ч бас өөрсдөө арчлын шинжилгээ өгөөгүй л байгаа хгүй юу. Одоо дондгойг авах шийдвэр бүр нэг хоногт гараад яг тэр хоногт авцсан гэж боддог заяа. Бид хоёр нэг цагаан сарын урт амралтаар нэг хоёулахна гэртээ амар удаан байсан. Тэгээ ер нь л би руугаа нэг муурны ирэл ширэлсэн шиг байдаг байжгаад тэг нэрээ авчих юм уу гэж авцаахгүй. Гэтэл азаа муурны харшилтай болж таарсан. Тэгтээ бид хоёр харшилтай ч гэсэн дондгойг бол хизээч яг утсан тэгээд хоёр тийм утсан шүү дээ. Хоёр жилийн дараа мэдсэн. Гинтл нуйтагаалхаал нүд нь улаагаал хийсэн. Тэгэл шинжилгээ өгсөн. Тэгээд харшлаа гэдгээ мэдсэн ч бас тэрнээс хойш зөндөө удаж чинь тийм зөндөө жил болж шүү. Тэгээд дондгойг хүнд өгч чадахгүй болохоро харшлаа яаж хийж яагаад болгоно гэд яаж байгаа. Тэгээд харшил гайгүй байх үеэр юмий ирж таарад. Тэр бол бас уулнаал тэнийг шийдвэр. Гэхдээ ингээд бид хоёр уулнаал туршээ гэж утсаахгүй 14 хоног яах нь уу гэд. Тэгээд чаагаас яг ингээд нөгөө дондогтойч тасаал гэртээч тасаад ирсэн чинь яг ингээд бид хоёр шиг энэ үнийг хайрлах гэр бүлийг бид хоёр олж чадахгүй. Тэгээ ингээд яг хуу гэрийнхэндээ өгөөч гэсэн бас жоохон итгэхгүй. Ер нь л нэг юм бид хоёр л хамгийн сайн хайрлах хүн гэдгээ мэдээд байгаа болохоор тэгээд өглөхгүй тэсэл байгаа. Тэгээд нөгөө харшилтай тохиолдолд муурныхаа үсийг бүр ингээд механикли янз бүрээр цэвэрлэх юмнууд амар хийгдэх хэвээр болж тааралтай. Самнах, тоос оруулах. Өдөртөгтөө яг нэг тоос оруулаад үсийн самнаад хахад бүр хамаагүй дээ. Харин тийм. Тэгээд муураа нөгөө эрхлүүлэх тоогоо жоохон багсгаад нөгөө яг харшилтай хүн нь амар ойрхон байх юм бол улам сэдрэн. Тэгэхээр азаа яг тийм үйлдэлээ юми дээр ялангуяа үсэгтэй болохоор багсгаад тэгээд их мал сайраад ирдэх хаа. Тэгээд гол нь юми юу штэ нөгөө нэг амар олон айл дамжаад тэгээд эзний олж чадахгүй яваад лахтанд хоёр олж авсан байгаа даа шүү дээ. Тэгээд чаавс ингээд өөрөө ингээд амар тийм уйхан туйхан амтан байгаад дангууд ингээд айл ингээд дамжуулаад чаавс явуулаад авах хэцүү. Тэгээ хүн чинь бас ингээд бол нэрүүл мэндэл бодноо доо. Гэтэл тэгэл яагаад шүү дээ. Юмигийн царай хаашинт нь бол чадаагүй шүү дээ бүр үнэхээр. Тэгэл яг аргалал явж илээ. Ер нь бол яг уул нь нэлээд эрүүл мэндэд муу л да. Гэтэ бид хоёр бас тэснэ л гэж бодож байна. Тэгээд яг нөгөө нэг
шинэ байранд орохороо нөгөө унтлагын өрөө тустай байх, хувцсны өрөөнд оруулахгүй байх гэдэг юмнуудыг сайн бариад хахад тэгэл асуудалгүй гайгүй байх болол гэж бодож шин. Тэр нөгөө нэг Васия гэд муурээс шүү дээ. Тэр ах чинь бас уул наршилтай юм билээ шүү дээ. Тийм тэгээд болоод байсан юм бол тэгээ болох байлгүй дээ л гэж бодвол. Тийм. Түшөө бас нэг хэсэг амар юу үтс шүү дээ. Цөнгөөмүүд тэг байдаг байхад локи байдаггүйсэн. Тэгээд бүр ингээд нүд нь улаанаараа эргэлдээ ойрхон найтайлахад тэгээ би хоёлаа аршлын сэрэл сорил тавиулчаа явчих гэдэг юм төвшөө. Үгүй. Муурны аршлтайгаа гараад ирэх юм бол би яах юм. Тэгээ угаасаа ингээд төвчээд яваад байвал тархлаатай болчих واخ гэдэг өөрөө тэгээдсэн. Тэгээ одоо гайгүй шүү тамир санаа. Аа. Юу хазаа тэгээсээ тэгээд тэгтээ зүгээр яг өөр юм ягшаалж байсан байж магадгүй. Үзүүлээгүй юм чинь тий. Нэрээ үзүүлээгүй байсан ч бараг дээр ч юм. Тий төвшөө болохоор яг тэгж бодоодсан байхгүй ингээд. Муурны аршил гэх юм бол би өөрөө улам ингээд аршилтай байна яана гэд ингээд байна. Тэрхсний оронд л ингээд өөр юмны аршил гэдэг ч юм уу ингээд юм. Явж идэл тархлаатай болчихно гэд өөрөө бодчихъя гэд өөрөө тэгсэн. Тэг бит хоёрын судалснаар тэгэл хашил бол нөгөө хашил үүсгэж байгаа юмнаас л холдох л гэл. Уламжлалтын эмч зүгээр Европ эмчч гэсэн тэгэл тэгтгэл юм билээ л дээ. Европ эмчгний эмчилгээ гэх юм. Тийм болохоор холдох боломжгүй тохиолдолд яаж аргалах уу гэдгийг амар сайн сурах. Юм байна лээ. Тийм тэр жоохон стресстүүлсэн хэсэг. Тэгээд юмыг хүнд өгчт юм уу гэд нэг бодоод ерөн зүгээр ойр хавьд тийм хүн байна уу гэсэн нэг 2 3 бичсэн. Тэгээд бичээл орхицсан л байгаа л та. Их шидэг байгаа даа тийм. Тэгээд бас чадахгүй юм шиг. Одоо бүр ингэ амар хөрхөн болцсон бүр. Энэ л миний гэр юм байна гэд бүр ингэ бодцоо. За нэг амар муухай ашлаад юмыг гомдоол исэн гэсэн дээ. Одоо зүгээр болцсахгүй юу бүр. Тэгээд ах чинь бүр ингэ амар хэцүү байна бас. Тэгээ нөгөө хашилтайгаа мэдгүй амтан дэжээгээд нөгөө хүүхэд тасчдаг штэ амар. Тэгээ холдуулах бүр хэцүү штэ. Хүүхэд бол бүр хэцүү. За бид нар бүр ингэ за хэд хоног уйллал болчих واخ гэж бодоход хүүхэд бол бүр бас л найзаасаа салсан юм шиг л болчихно. Тэгэхээр ер нь л аюу сайн бодох хэрэгтэй. Амтан тасаж масах бол хэцүү шүү. Юу тийм. Хайртай залуу шүү гэж нэсэн. Oh my god. Төвшөө ингэж байгаа шнэ. За ингээд гомолок 2 живжий. Би нөгөө талд нь живжий. Хиний аврах уу гэдэг шнэ. Тэгэнгүүт нь чи сэлж чадна үстэй. Тэр нөгөө нэг азаг хашилтай гэдгийг сонсчод гэр дотор явсан жоок нь за тэгээд явхаа тул азаал явна л хөт. Дандгыг яаж чадсан явуулахгүй зүтэй гэл гэр. Тэгж ярьж ахахыг бодоход ер нь л амтан бол үнэхээр л гэр бүлийн нэг шүү болцсон байдаг. Байгамаа. Тэгээд Squid Game-д 2 дуусгацсан уу? Дуусгасан ч нэрээ нэг үзэл дээр дуусгасан. Тэр нөгөө нэг Squid Game-ээс хойш топ амар буцаад тийм үү. Бодолж ах шүү байна. Мэдрээгүй юу? Ер нь топын дүр ямар санагдсан бэ? Сэтгэлд төрсөн үү? Гоё. Би зүгээр амар зөвүүн залуу гар трейлер мэл эдрийн ерөөсөө үзег байсан. Squid Game. Тэгээд топ ямар ч гэсэн байгаа юм байна гэдэг юм. Instagram-ын пост ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд хараад яваадсан. Бүтэн трейлерыг ерөөсөө үзээгүй. Тэгж явж хагаад ягаад ч юм цаанаасаа л нэг амар зөвүүн дүрт тоглох юм шиг би өөрөө бодсон байлээ. Тэгсэн чинь харин шаал өөрөө. Надад болохоор ямар ч хүлээлтгүйгээр би бүр албаараас нөгөө юмнуудыг үзээгүй лээ. Тэгэд ямар ч хүлээлтгүйгээрсэн чинь надад дүр нь аюу их таалагдсан. Тийм. Бод яг сүрэг дүр. Гэтэ топын гаргаж болох бас амар гоё дүрүүд юм шиг. Топ ч бас нөгөө юунуудаа өмнөх кинонуудаа нэг юм зөвүүн дүрүүд тоглол та за интернет нэг бас зөвүүн дүр тоглосон шүү дээ. Тэгээ энэ удаад ягаад ч юм нэг юм сахилгагүй дүр тоглосон чинь амар таалагдаад. Тэгээд би энэ TikTok ухаж исэн чинь юу яадаг вэ? Топ гэдэг хүн чинь юу репресс юм уу, мас юм уу гэд бүр ингээд топик Squid Game-ээр мэдж байгаа юм шиг TikTok-ууд амар их явж идэг байхгүй юу? Тийм би бүр шоконд ороод энэ худлаа хаа гэж бодсаахгүй юу? Гэхдээ яг 2000-ад оныхон бол тэгж болох юм байна тийм байгаад тэгээд яг нэг азад 2000-ад оны хүн би Squid Game-ээр Big Bang гэдэг хамтлагийг мэдсэн гэж хэлсэн байсаахгүй юу? Тэгэл би oh my god нэрээ юм биш те. Нэрээ ч одоо хэдэн оны хамтлаг лээ гэж тийм дээ. Бодоод ёо. Тэр бүр амар шок нэ заяа. Тэгээ бүр ингээд хүмүүс
тэрнээс хойш топик бүр ингээд амар ийм залуу байсан юм байна, ийм хамтлагтай байсан юм байна. Ийм өөрөө амар рэпер хүн юм байна штэ. Жигнэсээ рэпер юм байна штэ гэж юм гээд. Ямар сонир тохиолдол вэ те? Тийм байгаа зү. Айгуу сони юм лээ. Тэ нөгөө хүн мэддэг юм а хүн болгоно ингэ мэддэг гэж бодд юм байна. Гэтэл ер нь worldwide odd гэж боддог байсан чинь нөгөө нэг сегмент нь бас өөрлөсөн юм байна л да. Тэгээд бүр амар гайхшраад. Тэ одоо ингээл TikTok эргүүлэнгуут л топын нөгөө тайзан дээр перформанс хийж байгаа. Big Bang-ийн юм уу гэл ер нь айгүй. Зарчлээ. Тэгээд маш сонирхолтой. Тийм тэгээ буцаад ингээд тим юмд нүцсэн чинь топ ч ямар амар царайлаг хүн бэ гэж ахиж бодсоод өөдөө ингэж бодсон шүү. Хэрвээ ингээд ямар нэгэн одоо артистик бүр ингээд амар гоё дэмжиж бүр ингээд амар дурлаж сонсдог болж байгаа үедээ яаж хийж яагаад тоглолтын үтсжүүл зүгээр юм байна гэж бодсон. Одоо ингээд Big Bang сая гэж эргэж перформанс хийгээл эсвэл топ ингээ кинон тоглол буцаад нэг жоохон сэргэж эхэлж байгаа шүү дээ. Тэнгуут одоо тэдний тоглолтыг ахиж үзье гэвэл жишээ нь топ байхгүй зөвхөн нөгөө гурын л үзэн дээ. Тэнгуус топыг бол нь үзмээр шүү дээ. Ямар ч боломжгүй болсон. Тэгэхээр яг юм актив байгаа үед нь бас тоглолтыг үзээд гоё мэдрэмжээ авчвал одоо ингээл буцаад Big Bang-ийг сонсохоор бүр амар гоё байгаа байхгүй. Гэтэл даанч нөгөө бүрэлдэхүүнээр нь сонсох боломжгүй. Тэр үед нь бас үдсчүүл гоё юм байна. Тэгээд данч жоохон л байсан л да. Харин тийм ээ. Юу тикта. Юм тоглолт баг юу шиг надад ингээ байдгүй хүмүүс шиг баг санагддаг байсан баха. Дэлхий дээр байдгүй. Миний хизээж хүрч болшгүй хүмүүс шиг л санагддаг байсан. Тийм ээ, наа ч гоё point байна. Гэхдээ харамсах юу ах вэ? Одоо яг гоё актив байгаа сонсож байгаа хамтлагуудаа үзгээд. Харин тийм ээ. Буруудахгүй юм байна тийм. Харин би Drake-ийг одоо яхав сонсохгүй л байгаа л да. Амарсан би бүр ингээд Drake-ийн дуунуудаас би бүр яг ингээд нөө миний амьдралыг үзэл юу илээ гэдэг зүйлийг ойлгож авч ирсэн амар үн цэнтэй артист гэхгүй юу. Тэгээд бүр ингээд амар дуртай байжгаад хэдэн жилийн өмнөөс чинь Drake надад нэг тийм өөр хүн болсон юм шиг аа. Миний мэдэх Drake биш ээ гэсэн юм шиг ингээд хүн ингээд тэр зөв бурууг мэдгүй л байна л да. Хүн ингээд бүх юмыг үзээд ч юм уу ингээд юм энгийн амьдралаас авах мэдрэмжээ бүгдийг нь авчаад арай өөр юм сонирхож эхлээд тэр нь жоохон гаж ч юм уу тий. Эсвэл болохгүй зүйл. Тэгээ тиймэрхүү тал руугаа явцсан хүн юм шиг болоод мэдрэмж өгөөд тэгээ би сонсгоо ялцаахгүй. Гэхдээ стил яг Drake-ийн тоглолтыг үзэж үзмээр л гоё ах. За. За өнөөдрийнхийг ингээд тасгах та тийм. Хэдэн минут вэ? Тэжгүй ш. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан баярлалаа. Сонин сайхан хуваалцсан дугаар байлаа. Тэгээд тийм ээ. Тийм ээ. Тэгээд community sponsored нэгтгэхийг хүсвэл Монгол комментэд нэгтгэцгээе гэдэг шүү дээ. Нэгтгэхийг хүсвэл description хэсгээр бид хоёр дансаа биччихнэ. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаар сэтвтэй дугаар байх болно. Баярлалаа.